Та шалтгаангүйгээр амархан ядарч эсвэл булчинтай нь өвдөж байна уу? Ядралт, булчингийн өвдөлт, агил, бага зэргийн халууралт, царай шарлах зэрэг нь элэгний Б вирусын шинж тэмдэг байж болно. Элэгний Б вирус нь голчлон биеийн шингэн цусаар дамжин халдварладаг. Ялангуяа Аз, Африкт Б вирусын тархалт өндөр байдаг. Хэдий вирустэйч элэг өрөвсөөгүй бол арх тамхи хэрэглэхгүйгээр жингээ зохицуулан хэвийн амьдралын хэм маягаар амьдарч мөн болно. Гэвч элэгний Б вирус тээгч 4 хүн тутмын нэг нь хэдэн 10 жилийн дараа архаг элэгний вирус, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт хүнд өвчтөй болж болзошгүй байдаг. Элэгний Б вирусын гол эмчилгээ нь вирус үржихээс урьдчилан сэргийлэх явдал юм. Элэгний Б вирусын дархлаатай эсхэ мэдмээр байна уу? Та Солонгос улс ирэх үеийн эрүүл мэндийн бүртгэлээс эсвэл эмнэлэгт хийсэн шинжилгээгээр шалгаж болно. Хэрв танд элэгний Б вирусын дархлаа байхгүй бол вакцинд хамрагдах хэрэгтэй. Та элэгний Б вирусын эсрэг вакцины хийлгэснээр энэ төрлийн өвчин тусахгүй. Вакцинжуулалт нь бүх шин төрсөн хүүхдэд болон дархлаа тогтоогүй насанд хүрэгчид урьдчилан сэргийлэх зорилгоор хийх ба 3 шаттай вакцинжуулалтыг хийлгэж бүрэн дархлаа тогтдог. Шүдний сайз, хумсны хутга, сахлын хутга зэрэг хувийн эрүүл ахуйн хэрэглээ бусад хүмүүст бүх хэрэглүүлээрэй. Бохир зүү, хутга зэрэгээс халдвар авах эрсдэл өндөр бий. Та элэгний Б вирустэй бол элэгэнд ачааллах хоолноос түргэн шуурхай татгалзах хэрэгтэй. Эмүү хуйдэ заавал эмчтэйгээ зөвлөлтгөө мартуузай. Хэрв та элэгний Б вирус тээгч бол хүүхдээ хөхөөрөө битгий хооллоорой. Хэрв та жирэмсэн бөгөөд вирус тээгч бол халдварын талаар эмчид мэдэгдэж шин төрсөн хүүхдэд 12 цагийн дотор вакцин болон дархлаа суулгах глобулин вакцин хийлгүүлээрэй.